Тэр адилын алаг цоог тамууд бий. Хүмүүний оронд тэр мэтийн тамууд ч бий бөгөөд эрт үрдийн цагт инэтхэг оронд наслууга төгөлдөр балдам нямбэр өдрийнхөө ажлыг хийхээр явж байтал нэгэн ярахчин бэр завсрын үзэгдэлд сайхан дүрстэй байшин дотор суусан ба мөнөөх байшин нь галд дүрлзэн бадарч байсныг болгоосон юм. Түүний боол нь ясан уулны дотор төрснөөр гашуун зовлон амсаж байсан ажээ. Басгүй амьтдыг хөнгөлөгч нэгэн хүн уул мэт овор ихтэй амьтан болж төрсөн байв. Энэ нь түүний хийж байсан үеийн үр дагавар ажээ. Бид бүхэн үр адилыг магадтай амсах үлийг өдийд өдийхнөөр хураасан байгаа шүү дээ. Бидэнд тэр мэтийн зүйл тохиолдно хэмээн тангаргалсан ч болно. Түүнчлэн нэг их бүтээлчин бээр яраврог нуурын дор зан нутгийн данаг лам хэмээгч нэгэн нуурын талд төдий овор хэмжээтэй амьтан болж төрсөн байхыг олж харжээ. Түүнийг язгансан олон шимэгч хорхоонууд идэж байхыг болгоосон гэдэг. Тэрхүү данаг лам бээр өглөгийн эцдийн хүний хоолыг идэж байсан хэмээн зарлигласан болоо. Их бүтээлчин бээр мөнөөх том загсыг заагаад хүнд хоолыг бүү идэх түн хэмээсэн буй за. Бид чинь хуургууд юм чинь хүнд хоолыг идэхэд зүгээр гээд лам хуургууд хүнд хоолыг шингээдэг, тогос шувуу хорыг шингээдэг хэмээснээр хээв нэгхэн шиг зооглон суудаг бидтэй. Хэрвээ бид бүхэн номыг анзааран авах бөгөөд хүнд хоолыг шингээх ёсыг баттай мэдвээс тэр адилын зүйл бидэнд тохиолдохгүй гагцхүү өөрийгөө хуурга хэмээснээр түүнийг хялбарт үзэж улмаар зооглох аваас шингээхгүй шүү. Винан ишээс дуртахад бадарсан төмөр моголцохыг идэх болвоос дээр болох шүү. Санваар нь салхаарсан хувраг орны бинвадыг идэх бус хэмээсэн зарлигласан мэд. Өөрөөр хэлбэл сахил санваараа салхааруулсан сүжигтний идээг идэх гэмээн улаас балдарсан төмөр моголцох идэх лугай адил юм аа. Гисэн хэдий ч санваар нь төгөлдөр уншлаг дэвчил хоёр нь ёсчлон хичээгч нэгэн бээр сүжигтний идээг зооглох аваас шингээх бол юу. Харин тэр мэд ахуул шингээхгүйн дээр өр төлөөстэй хоцрох ажгүй. Тэр мэд үйлдэлгүйгээр зид түгээл тэргүүтнийг хитвчэндээ хийх хялбар боловч хожим хойно өөрийнхөө махаар төлхийн цагт тэр л хэцүү. Лам нарч хүний хойтын ерөөл зориулахын бичгийг аваад дараа нь уншихгүй бол хожим хойно бие лагшингаараа өр төлөөсөө лавтаа төлөх болно. Түүнчлэн урд нэгэн чулууны доор их том мэлхий байсан агаад биеийг нь өдий төдий шавж хорхоонууд идэж байсан гэдэг. Нэгэн өдөр дэргээ лам бээр өөрийнхөө сойвонг ямар нэгэн зүйл гол дурссан эсхийг нь шалгуулахаар явуулжээ. Нэгэн гол мод байсны гол хэсгийг нь нээж үзсэнд түүний дотор олон шавж хорхоонууд нэгэн том мэлхийг идэж байгааг харуулжээ. Эхнийх нь мэлхий урд нь хүнд эдээ зооглосон лам байсан. Харин хоёр дахь нь дэргээгийн нэгэн нярв байсан хэмээн зарлигласан юм. Миний лам очир дарабээр хам нутагт залрах үедээ дошил нууранд гэр хэлбэртэй нэгэн том амьтан зуны цагт нуурны гүнд оршиж харин өвөл мөсгөлдөх үед нуурын гадаргуу дээр ил гарч ирдэг байсан тул шувуу тэргүүтэн амьтад түүгээр хоолдог байсан гэж бодтой сонссон юм шүү гэв. Тэр адилын төрлүүд ч алаг цоог тамууд болоо. Мөн бид бүхэн тэр мэд төрлийн уугийг тоошгүй бүтээсэн хийгээл бүтээж ч байгаа тул тиймэрхүү зовлонг амсах ёсыг дахин санах хэрэгтэй хэмээн зарлигласан билээ. Бэрдийн зовлонг санах там. Хэдийгээр манц ширийн ягуураас гарсан иш номлолд адгууснаас анханд нь номлосон боловч бэрд болбоос адгууснаас бэлгүүн ихтэй тул өндөр язгууртай. Бэрдэд ном заах гэмээн ойлгож чадах бөгөөд харин адгуус болбоос хилгий мунхаг тул дорд язгууртай. Түүнчлэн ном үйлдэхэд бэрдийг бодвол саад ихтэй. Харин зовлонгийн хувьд бэрдийн зовлон адгуустай харьцуулахад их тул адгуусны зовлон эхлэж номлосон юм. Гэсэн ч түргэн мөрийн дагуу бэрд болбоос
Ерөнхийдөө адгуустай харьцуулах ахуул зөвхөн зовлон ихтэй тул эхэнд нь номлож байгаа нь. Үүнд 2 Бэрдийн нийтийн зовлон халуун хүйтэн өлсөж сангах альжаах айхын 6 зовлонг санах. 2-т Бэрдийн тус тусын зовлонг санах болоо. Бэрдийн нийтийн зовлон. Одоо бид бүхэн тамд төрөөгүйч Бэрдэд төрсөн бол халуун хүйтэн өлсөж сангах альжаах айхын тисэшгүй зовлонгоор нэрвдэг хагаад ном үлдэхэнч байтугай үлдий химээхийн санаагч төрүүлэхгүй. Тэнд ламынхаа зарилгийг ачаар төрөөгүй билээ бид. Түүнчлэн бод мөрийн зэрэг химээх номыг бясалгахыг аядаж байгаа нь юутай буянтай. Энэ нь туйлын зол заяа юм шүү. Гэвч бидний сэтгэлд үндэс тэр мэтийн төрөлд шидэгдэх үйлийг хангалттай хураасан бөгөөд тэрэнд оройтойгүйн дээр хүч ихтэй байгаа шүү дээ. Тэдгээрийг бид бүхэн үхэхээс өмнө арилгаж чадахгүй гэдгээч бас мэднэ. Ерөнхийдөө үхэхийн үеийн сэтгэл маш их хэрэг ихтэй. Хэдийгээр энэ насандаа их хилэнцтэн байсан ч үхэх үедээ буйны сэтгэлийн агаараас үхэх гэмээн урдийн буйны үеийн дэмжлэгийг тайлбах юм. Харин энэ насандаа хэдийгээр номчин байсан ч үхэх үедээ уур тэргүүтний агаараас үхэх гэмээн нүглийн үеийн дэмжлэгийг тайлбах буй за. Тэгээд ихэвчлэн энэ насандаа оюун ухаан нь чухам юунд дадлага ихтэй байсан нь үхлийн үед илтэд болох ажээ. Бид бүхэн цаг үргэлжид Нисванысын 3 оронд хүчтэй хатуугаар дадлагчсан учраас үхэх үедээ гарцаагүй нүглийн дэмжлэгийг тайлбах болмоо. Тийм учраас үхэхийн үед эдээ ундаандаа ихэд дургуутснээр түүний нэрийг нь ч бүү сонсох болтугай хэмэх тачаал уур аль нэг Бэрдэд төрхийн үеийн дэмжлэгийг тавьчихвээ. Гэвч бид бүхэн Бэрдэд төрөхгүй гэхийн баталгаа байхгүй. Үнэн хэрэгтээ бид нар тэнд төрөхөө лавлан шийдсэн байгаа шүү дээ. Өлсгөлөн Бэрдийн Сэржа буюу Габилгарна хэмээх хот балгад нь 500 бээрийн доор орших болоо. Тэнд зүлэг мод ус тэргүүтэн юу ч байхгүй байгаад газар дэлхий бүхэлдээ айгам халуун нараар түлэгдсэн байх. Бэрдийн бие хийгээд гишүүн нь машид тэнцвэргүй агаад толгооны үс нь ширэлдсэн. Нүүр царай нь машид гүн үрчлээтэй. Хүзүү нь ихэд нарийнхан учраас толгоогоо даахгүй. Бие нь уул мэт овортой. Хөл гарна дэрс мэт нарийнхан тул биеэ даахгүй. Бидний хүмүүний ертөнцийн өтөл хөгшөд биеэ даахгүйгээс 100 дахин бэрх ажээ. Бэрдүүд өдий төдий жилийн туршид унд олоод уучих хувь үгүй байсан тул биеинд нь цус шар ус тэргүүтэн чийг юу ч байхгүй. Хатсан хожуулыг хухаарсан улаан адагсаагаар ороосон юм шиг шүрмэс хийгээд судсаар нь хатсан арьсаар оргож бүрхсэн ажгүй. Бэрдүүд хөдлөж явхаараа хөл гарны үе мөч нь хоорондоо мод хаврах мөн чулуу хоорондоо хаврах мэт тачигнаж дуулдах ажээ. Үе мөч нь хоорондоо хаврах үед галын оч гардаг юм. Бэрдүүд олон зуун мянган жилийн туршид хоол унд олоод идчих хувьгүй байсан тул хэмжээшгүй зовлонгоор нэрвэгдсэн байдаг. Түүнээс гадна эдээ ундаа ирж яваагүй газар гэж тэдэнд үгүй юм. Эдээ ундаа ирэлцэж явах үедээ угаасаа бие нь бэлд өчүүхэн тул туйлын ихээр альжааж ядраах болоо. Тэд эрэлгийг үзэхийн цагт өнхөлцгээ хагартал айдаг. Зуны цагт сарч болов шатаах. Мөн өвлийн цагт нарч болов хөлдөөхийн гашуун зовлон идэх ажгүй. Бэрдийн тус тусын зовлон санах. Үүнд 3 хэсэгтэй гадаад түүтгэртэй Бэрдийн зовлон. Тэд найлзуур модны үр ус тэргүүтнийг үзснээр алс холоос альжааж чилэн байж хурч очмогц тэдгээр нь замхран алга болмоо. Зарим нь хурч очвоос бэрээ шийдэм мис барьсан хүмүүс манад зогссноор төгс идлүүлэхгүй ажээ. Тэр цагт Бэрдүүд өлсөж ундаасхын зовлонгийг альжаан чилэг хийгээд сэтгэл санааны зүүрлэшгүй зовлонгоор нэрвэгдэх буй за. 2. Дотоод түүтгэртэй Бэрдийн зовлон. Дотоод түүтгэртэй Бэрдүүд хаяа нэг эдээ оловчиг залгиж чаддаггүй. Яагаад гэвэл хоолойн зангилаатай тул залгихэд бэрх болоо. Зарим Бэрдийн хоолойнд
ур ургасан тул идэ бээр залгих ажээ. Идэ ундааны түүтгэрийг Годигарнагийн аман дамжилгаас ярихад бадарсан төмөр моголцог хэвэг идэ бээр цус өөрийнхөө махыг идэх тэргүүтэн харилцан адилгүй үүлийг хураасан тул зохилдсон үрээ барагдах хүртлээр амсах хэрэгтэй болдог хэмээсэн болоо. Зарим бэрдийн хоолоогоор идэ унд орсон ч ходоодонд нь хүрэх гэмээн буцалсан ширэм мэт болох тул өлсөх цанхын зовлонг арилгах нь битгий хэл хэмжээшгүй зовлонг үүсгэмүй. Басгүй зарим бэрд тэр адилын зовлонгүйч ходоод нь ихэд том учраас эзэн хоол нь ходоодыг нь дүүрэхгүй. Түүнчлэн зарим бэрдийн ам болон ходоодноос нь бөөрөнхий гал сүүмэлзэн бадардаг ажээ. Байгалийн сүүмэлзэн бөөрөнхий гал гээд байдаг чинь ердөө бэрдийн амнаас бадардаг гал юм. Хоолоонд зангилаатай түүтгэр. Гунгаавуу өдрийн ажил үйлдвэрээ эрхлэх гэж явтал хоолоондоо 3 зангилаатай нэгэн им бэрд 5 төрлийн аимшигтай дуу гаргасныг болгоосон болоо. Энэ адилын язгуурын бэрдүүд болвоос хоолоондоо босоо 3 зангилаатай байдаг бөгөөд тэр нь зүйрлэшгүй зовлон учруулдаг болмоо. Хаан дэлгэсэн цагтлаас дурдвал бэрд нь хүслээр өгүүрэн хоосорч үүссэн зовлон нь тасралтгүй бөгөөд өлсөж цангах, даарч хөрөх, алжаах айхын барагдшгүй их зовлонтой. Зарим нь зүүний сүүгч шиг хоолойтой. Ходоод гэдсэн уулын чинээ овортой. Өлсөж цангахын үед өчүүхэн ариун бусыг олоод төгс идлэх хувь заяа луга хаагцсан. Заримын арьс яс бие нь нүцгэн бөгөөд түлэгдсэн дал модны хожуул луга адил үдэш орой болохоос амнаас нь гал бадарч амь зоогоо хоол ундыг нь шатаах болоо. Доод язгуурын бэрдэд идэ бээр нус цэр цус тэргүүтэн ариун бусч олдохгүй учраас хоорондоо тэмцэлдэн зодтолдох үед хоолооны урыг нь цогсноор идэ бээрийг нь гойжуулмаа. Зуны халуунд сарны гэрэл шатаах, өвлийн хүүтэнд нарны гэрэл дааруулах, үдсэн төдийд найлзуур мод алга болох, гол мөрөн хүртэл хатаж өгөө болмоо. Шавд илгээсэн захидлаас тэсэшгүй цангах тул алсын тунгалаг голыг үзснээр уухыг хүсэмжлэн одох гэвээс үс замаг хийгээд өмхий үнэртэй идэ бээр шавар шавхай цус нусан гол мөрөн болё. Хүүтэн салхи боссноор уулын орой хүүтэрхэл тэд зандан модны ойн шуугуй малабарт очвоос тэр цэцэрлэгт шатаагч модонд хувирах учраас модны хожуулууд унснаар инхэл донхол болмоо. Нуурын аимшигтай өндөр давлгаанаас цацран гарсан үзүүрт нь гялалзах хөөсч нүүр нүдгүй балавсан халуун элсэн шуурга болон хувирч улаан салхитай гаслангийн тал болж хувирмоо. Тэгээд ч хурын үүл босгохыг хүсэх гэмээн үүлнээс нь төмөр суман хур утаа багширч очир чулуу үсэрхийлэн алтан өнгөтэй мэт улаан шар цахилгаан цахиж хур буух болоо. Халуун өдрийн шуургач болов халуун хүйтэн салхитай өдрийг галж дааруулах барагдшгүй үүлийн боловсрол нь сохор элдвийн үзэгдэл чанх буруу үзэгдэх болоо. Зүүний сүүгч мэт амтай олон бээр хотооттой ядарч доройтсноор их далай усыг уусан ч хүзүүн том цоорхоотой тул ходоодонд хүрэхгүй амны хороор ус нь хатаж ууршин алга болдог. 7 дугаар далай лам галсан жамц бээр өгүүлэхдээ ходоод нь уул мэт хоолой нь хаагдсан ба гишүүн мөчн дэрс шиг бие нь хатингар тоосоор бүрхэгдсэн гишүүнээс нь голын оч үсрэх гол мөрнийг үзэг төдийдэл хатаж ширгэх бөгөөд үргэлж альжаах өлсгөлөн бэрдэд идэ ундаа болон аршааныг буулган сойрох нь хэмээн зарлигалсан болоо. Бид бүхэн маргааш гэхэд бэрдэд төрөөгүй байхын баталгаа үгүй билээ. Бэрдэд төрхийн уг болбоос эд таваартаа өвшөртөл хорогдох, туйлын хомхой байх, өөрийнхөө эд таваар дахин шунах, бусад бээр өглөг өгөхийг дундуур нь таслах, бусдын эдийг хулгайлах, булаах, хувиргуудлын эд хөрөнгийг хулгайлах, зэд түгээлтийг 2 дахин авах, бусдыг бэрд хэмээн хочлон
тэргүүтэн болоо. Хэрвээ хуврагыг бэрд хэмээн хочлох бол бэрдийн төрлийг 500 удаа авахыг үгүй гэмээ. Хоолойнд зангилаатай бэрд бээр тусал усыг олоод уух нь урьд тусал усанд харамгүй байсны үр дагавартай. Бусад бэрдүүдийн хувьд гэвэл тусал ус ч олоод уучих хувь үгүй. Ловон санжаа иш бээр бэрдийн оронд залрах ахуул 500 үр хүүхэдтэй машид ядарч доройтсон нэгэн эм бэрдтэй тааралдсан агаад түүнийг хүмүүний оронд буцах ахуул 12 жилийн өмнө эдээ ундаа ирэлцэхээр одсон эр нөхөртөө захиас хөргүүлэхээр асуусан гэдэг. Тэрхүү хугацаанд мөнөөх эм бэрд бээр 500 хүүхэд төрүүлжээ. Мөн эдээ ундаа нэгийг ч болов олоогүй хийгээд туйлын их зовлон зүдгүүрээр нэрвэгдсэн болоо. Та хүмүүний оронд очоод манай нөхөрт чи олсон эдээ ундаа хурдан аваад ирээрээ хэмээх захиасыг Ловон санжаа ишээс хүргэж өгөхийг гуйсан ажээ. Чингисэнд Ловон бээр түүнд өгүүлрүүн хүмүүний оронд өдий төдий бэрд байгаа шүү дээ. Танай нөхөр чухам аль гэдгийг би яаж мэдэх юм бэ? Түүнд бусад лугаа адилгүй шинж тэмдэг бий бөгөөд нэг нүд нь сохор бөгөөд өрөөсөн хөл нь хазгар юм шүү гэж хэлжээ. Чингээд Ловон санжаа иш бээр хүмүүний оронд заларсан бөгөөд олон ч бэрдүүдийг харсан буй за. Тэдний дунд мөнөөх эм бэрдийн хэлсэнчлэн тэмдэгтэй бэрд явж байсан аж. Ловон бээр түүнд хандан захиасыг хүргэсэнд бэрд бээр өчрүүн. Хэдийгээр би бээр 12 жилийн турш алс хол аялж байгаа боловч олсон эдээ маань ердөө энэ хэмээн атгсан гарандаа хатсан цэрийг ихэд нандинан үзүүлсэн ажээ. Үүнийг нэгэн сахил санваар төгөлдөр гэлэн бэрдүүдэд зориулан нулимсан болоо. Хэдийгээр өдий төдий бэрдүүд үүнийг авахын тулд тэмцэлсэн ч би үүнийг авч чадсан юм хэмээжээ. Тиймээс бид бүхэн сэрэмжтэй байхгүй бол үдийн гүнзэгтэй хатсан цэр зооглох үе ирэхгүй гэхийн магад үгүй шүү. Чумаад Жэй хэмээх гислийн ихэн өнгөрснөөс хойш 25 жилийн дараа тэрээр нэгэн аимшигтай бэрдийг харжээ. Тэрээр түүнийг хараад зүгтах гэтэл бүү зүгтаа чимээн хойноос нь дуудав. Та хинбэ гэж асуусан болоо. Тэр ийн өчрөн ээжийн төрсөн ганц хүү минь би асралд ээж чинь байна шүү дээ. Идээ хийгээд унд лугаа хагцсан өлсгөлэн бэрдийн дунд төрсөн л 25 жил өнгөрөхөд тусал усыг ч үзсэнгүй. Идээ хоолыг хаанаас үзэх билээ дээ хэмээсэн ажгүй. Гицэл бээр бурхан багшаас ядарсан ихтэй зориулга ерөөл айлтгсанд тэрээр уран аргаар зохиосон болоо. Бэрд тэр төрлөөс үхэж игүүцснэр хүч ихтэй баян цатгалан бэрдийн төрлийг авсан бүлгөө. Тэгээд ч урдын хармын сэтгэл нь 6 дахин их болсноор өглөг өгөхгүй байсанд гицэл бээр ихийгээ бурхан багшид хуй торг өгөхийг ятгсан ажээ. Тэрээр торг өргөснийхөө дараа түүндээ харамсаад үзүүлэгчээс хуй торгоо буцаан хулгайсан гэдэг. Энэ нь ч хэдэнтэй давтагдсан буй за. Тэгээд Повонхо гэгэн бээр урд нэгэн гэлэн чанар сайтай номын хувцсандаа ихэд тачаасан тул үхээд номын хувцаа өмссөн бэрд болж төрсөн түүхийг бас л айлдав. Өдгөө цагт харамч хүмүүсийг магтан сайшааснаар аривч хямх чимээх хоёр нэр зүйлэгдэг байжээ. Харамсалтай нь харамч байх нь бэрдэд төрөхийн уг болмоо. Угаасаа бид чинь харамч тул ирэх жил ч юм уу эсвэл 40 болон 50 жилийн хойно тамд төрөхгүй юм бол бэрдэд баталгаатай төрөх болно. Адгуусны зовлонг санах. Нийтийн зовлонг санах. Тус тусын зовлон санах. Нийтийн зовлон санахдаа адгуусны болбоос нэг нэгнийгээ идэх, хэлгий тэнийг халуун хүйтэн өлсөх цангах, ачуулж идүүлэх 5 төрлийн зовлонг амсах тавилантай. Эдгээр адгуусны төрөл нь 3 муу заяа дундаасаа зовлонгийн хувьд харьцангуй бага боловч нэг нэгийгээ эдхийн гашуун зовлонг амсах болоо. Овор ихтэй усны мангас нь загасны төрлийн адгуус агаад хідэн бээрийн урт ажгүй. Түүнийгч бүтнээр нь залгиж чадах халим загас бий. Тэрч байтугай бусад халим загасыг залгиж чадах халим загас ч бас байдаг.
Том биетэй загасны биен дээр жижиг загаснууд үүрээ хийж улмаар түүнийг шимж иддэг буй за. Эцэс үлдээ тисэж суухын аргагүй болж далайн ёроолын хад чулуунд нуруугаа үрснээр шимэгч загаснуудыг алж хідэн бээр далайг нил улаан болгодог ажээ. Далайн овор ихтэй загаснууд жижиг загасаар хоололдог, харин жижиг загаснууд эсэргээрээ том загасаараа хоололдог. Их далайд загаснууд нэг нэгэн дээрээ овоорч нэг нэгнийгээ араас нь идэх буй за. Далайн ёроолд амьдардаг загаснууд их үр хэмээн чанагш янагш харилцсан нэг нэгнийгээ танихгүй агаад амандаа таарлцсан юу ч хамаагүй идэж улмаар нэг нэгийгээ өөш болгон амьдрах заяатай. Тэрч байтугай хүмүүний оронд буй харцаг бэлзуухайг өт хорхойг анч ноход араатан гөрөөс хийгээд зэрлэг амьтдыг хөөж барих тэргүүтэн нэг нэгнийгээ идэх болоо. Адгуус амьтдын зовлон зүдгүүрийг үзмэр ший үзэж буй мэтээр үзэлгүй, харин тэрхүү гашуун зовлон амсаж буй амьтад чухам бие өөрөө байсан бол яалтайч билээ хэмээснээр бясалгах хэрэгтэй. Түүнчлэн амьтад болбоос хилгий тэнэг бөгөөд алагдах газраа хөтлөгдөн явж байгаа юм уу? Эсвэл хоол өгөх газраа хөтлүүлж байгаа юм уу гэдгээ мэдэхгүй шүү дээ. Мөн халуун хүйтний зовлон амсах хагаад зуны цагт халууцаж, мөн өвлийн цагт хөлдөж өгөх тэргүүтэн зовлон зүдгүүр санаанд үл багтам юм. Повонха гэгэмбэр адгуусны өдий төдий зовлон зүдгүүрийг айлдаж сойрхов. Урдын нэгэн лам чигний улаан өтийг гараараа бариад чи хамб лам мөн үү гэсэнд тийм ээ би байна хэмээн хүмүүний хэлээр хариулсан гэдэг шиг бид бүхэн ч чигний улаан хорхоо болж төрөхгүй гэх юм баталгаа өгөө шүү. Урд нэгэн бөөгийн эцэг нь үхсэнд Мелрава бэр түүнийг өөр нэгэн хүндийн ихэнд аргалын доор өт болж төрсөн байна хэмээн бошгол үндэн үзүүлсэн гэдэг. Бид нар энэ айдлын төрлийг авна гэж яахан байх вэ дээ хэмээн бодож магадгүй. Хэрвээ өт болж төрөхөө хүрвэл цагийн дотор л төрөх шүү дээ. Өт болж төрөх гэмээн үүр нүхэн эвдрээгүй л бол газар дор гулжигнаж явах хэрэгтэй болно. Мөн шувуу тэргүүтэн тэднийг идчих болно. Хэдийгээр цээжин хэсгээ идүүлсэн ч үхэхгүй, доод хэсэг нь хөдлөх болоо. Түүнчлэн доод хэсгээ идүүлсэн ч үргэлжлүүлэн хөдлөх буй за. Бид бүхэн өт болж төрөхгүй хэмээх баталгаа хамгаа байхгүй. Тийм учраас тэр айдлын муу заяанд эс төрхийн арганд шамдах хэрэгтэй. Түүгэрч барахгүй адгууснууд ихэвчлэн хэлбэр дүрсийн хувьд гуа бус болоо. Зарим адгуус гар хөл тэргүүт нь аль нь ч үгүй зөвхөн бөөрөнхий махны хэлбэртэй байдаг. Өсөж сангаснаар өдөржин идээ ундаа эрэлтсэн ч олохгүй зовлонтой. Бусад биднийг муу хөгшин нохоо хэмээн доромжлох юм бол тисэхгүй шүү дээ. Тэгвэл бодиттой нохоо болж төрхүүл яах юм болоо. Идээ ундаа хэвтэх газрыг нь үзээрэй. Хоол унд ирээд явсан ч хүмүүний орших газар өөр хаанаас ч олохгүй. Тэгээд нохоо гэр дотор орохуул гэрт буй хүмүүс бүгдээрээ нохоо ороод ирлээ хэмээснээр ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг хөөх ажгүй. Энэ нь ч нохооны муу үлийн үрээс өөр зүйлгүй. Зарим сүм хийдүүдэд бүрээ татах үед нохоонууд хуцалддаг шүү дээ. Энэ нь зарим лам нар нохоо болж төрсний шинжин буй. Урд дагвын лам бээр нэгэн өвлгийн эзэн айлаас тос харин нэг айлаас үргэлжид өргөлийн мах хүртдэг байж гин. Мөнөөх лам бээр хүнд идээг шингээж чадалгүй өгсөн аж. Тэгээд тос өргөдөг айлдаа их хэмжээний сүү өгдөг сайлын им сарлаг болж төрсөн буй за. Сүүлдээ нөгөө сайлын сарлаг халил газар унаж улмаар усан дурсаж одсон агаад мах өргөдөг байсан айлдаа баригдсан юм. Түүний махыг зооглож дууссаны дараа хавирган дээр нь би тэр гэдэг айлд тосыг нь төлж дууссан, харин тэр гэдэг айлд махыг нь буцаан төлж дууслаа хэмээсэн бичиг товойн гарч ирсэн гэдгээ. Ийм учраас сүм хийдийн мяндагтан том лам гавж гівш тэргүүтэн илүү хангамж эдэлдэгч үүлийн үр тэдэнд яахан тусгай эрх идлүүлэх вүлээ. Түүнчлэн бид бүхэн хянамгай байхгүй бол гэрийн эзний суудлаа нохоо чи юм уу эсвэл илжигний суудлаар солиход төг үгүй шүү. Эрт цагт нэгэн айлын эзэн гэрийнхээ ар талд буюу
Нэгэн тэрсүүдийн шүтээнд ажил үйлс нь бүтэмжгүй болох үедээ улаа өргөн тахдаг байсан гинэ. Ингэснээр ажил үйлс нь бүтэмжтэй болдог байв. Чингээд гэрийн эзэн үхэхдээ олон улаа өргөж байгаарай хэмээн гэрээсийн үгээ үлдээгээд өгчээ. Сүүлд эцэг нь 6 удаа үхрийн төрлийг авсан бөгөөд өөрийнхөө хүү эцгээрээ 6 удаа улаа өргөсөн байдаг. Басгүй нэгэн гэрийн эзэн гэрийнхээ арын нууранд загас болж төрсөн түүхч бий. Иймэрхүү зүйл бидэнд тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй. Ачуулж идлүүлэхийн зовлон нь үлгэрлвээс хэдийгээр илжигний ар нуруу нь шархалж дайр гарсан ч хүнд ачааг нуруун дээрээ овоолон ачих болоо. Түүнийг үхэхийн үед хамигаач хамаагүй орхих бөгөөд амьсгал нь тасраагүй байхад хэрээ нисч ирээд нүдийг нь ухаж идэх ажээ. Тийм ч учраас тэр адилын төрлийг авах юм бол тэсвэрлэхийн аргагүй зовлон амсах болно хэмээн санах хэрэгтэй. Тус тусын зовлон санах үүнд 2 хэсэгтэй. Шигүү нэгт орших атгуус, тархаа бутархаа орших атгуус. Шигүү нэгт орших атгуус. Шигүү нэгт орших атгуус нь ихэвчлэн далайн ёроолд орших агаад твийн завсрын зузаан харанхуйд арх эсэгсэн хөрөнгөний хивэг мэт овоорон багширсан нэгээ дээрээс нь дарах болоо. Доодох нугуудыг дээрээс нь дарах бөгөөд тэд амьсгалагч чөлөө өгүүгээр давчдах юм аа. Тархаа бутархаа орших адгуус. Тархаа бутархаа орших адгуус нь хүмүүний оронд байх бөгөөд зовлон амсах ёс нь элдвийн хэлбэрээр хязгааргүй болоо. Бид бүхэн тэр адилын төрлийг авахын угийг хангалттай бүрдүүлсэн агаад хүч төгөлдөр байгаа шүү дээ. Түүний дотроос хамгийн хүнд нь ном хийгээд ном өгүүлэгч дор үл бишрэх, ариун явдалтнууд нь нэг нэгийгээ адгуусны нэрээр хочлох тэргүүтэн юм. Үүнийг шидвүү Сержагийн зохиолд тодорхой дүрсэлсэн байдаг шүү дээ. Басгүй эрт урдын цагт инэтгэхт нэгэн өвлгийн эзэн хайлангийн ламнарт өвлгөө хасж өргөсөн учраас өмхий үнэртэй шавар дотор гэлэнгийн толгойтой өт болж төрснөөр гашуун зовлон амссан түүхтэй. Урд нэгэн гэлэн бээр бичтэй төстэй байсан тул түүнийг нэгэн лам тэр мэт хочилсноор 500 төрөлдөө сармагчин болж төрсөн хэмээн судраас зарлигласан юм. Их хилэнцээр тамд дунд нүглээр бэрдэд харин баг хилэнцээр адгуусанд шидэгдэх учиртай. Нүгэл хилэнц их болох ёс нь санаа орон бодиттой зүйлээс шалтгаалмав. Заавал хүн алах мэтийн илэрхий нүглийг хүнд гэж хэлэхгүй. Ялгамжаатай орон болох эцэг их мэтийг илэглэн шоолж доромжлох үүлийг үлдвээс хойд насандаа муу заяанд хурдан одох болмой. Муу заяанд ис одох баталгаа нь найруулгын мөрийн тэсвэрийг олох буй за. Авдир магаас тэсвэрийг олсноор муу заяанд унахгүй хэмээн зарлигласан мэт найруулгын мөрийн тэсвэрийг олох хэрэгтэй. Энэ нь бидэнд хамаарахгүй юм. Бид бүхэн муу заяанд төрхийн уугийг хангалттай нураас нь нугуудад өгөхөөсөө өмнө наминчилж хүчрэхгүй гэдгээч бас мэднэм. Нэгэнтэл муу заяанд төрөх болбоос түүнээс гитлэх арга хийгээд авралыг олохгүй. Бодисадын явдалд орохуйгаас энэхүү их аимшигаас хэн намайг инэрэн аварч чадах юм бол хэмээн энэлсэн дуугаар уйлан харсан ч энэ захгүй 4 цагт ирэлтсэн ч 4 зүгээс авралыг үзсэнгүй тул түүнээс сэтгэл минь цөхрөнгөө бараад хэрвээ авралын орон байхгүй аваас тэр цагт биеэр юу үлдэх вэ хэмээн зарлигласан мэт адгуус болбоос муу заяаны дундаас хамгийн гайгүй зовлонтой боловч ганц Умманы бадмын хумыг ч унших болцоо үгүй. Нисванасын 3 хорийн хувь хүчтэй хатуу тул үнэхээр муу үүлийг хураах бөгөөд муу заяанаас муу заяанд одох болоо. Бас бодисадвын явдалд орохуйгаас дуртахад буйныг идлэх хувь төгөлдөр байсан ч биеэр буйныг ис бүтээх гэмээн муу заяаны зовлон бүхнээр мунхарч мугойд биеэр юу нэгийг үлдэх вэ? Алимд буйны ис үлдэх дор алдал хилэнцгийг хураах аваас аль нь 100 сая галвын хугацаанд амгалангийн дуугч үл сонсох болоо хэмээн зарлигласан мэт
Өөрөөр хэлбэл энэ шүтээнээ үрэгдэхээс өмнө хойд төрөлдөө муу заяанаас гитлэх аврал хийгээд аргыг эрэлцхийг шамдалгүйгээр муу заяанд унах ахуул хожимдох болно. Муу заяа химэгч хийгээд бид хоёрын хоорондын зай ердөө амьсгал авах гаргах төдийгөөр хязгаарлагдж байгаа шүү. Наандаж энэ жилийн эцээр ч юм уу, эх жил ч юм уу, эсвэл хэдэн жилийн дараа бид бүхний зарим нь тамд төрснөөр бие чинь гал юугаан ялгалгүй болно. Зарим нь бэрдэд төрснөөр идээ хийгээд тусал усыг ч олоод уучих хувьгүй болох нь. Харин зарим нь адгуусан төрснөөр толгоогоо эвэртэй бие нь үснээс ор хүрхэгдсэн амтан болно. Эдгээр төрөлд төрөхгүй хэмээх баталгаа үгүй агаад энэ нь ердөө зүүднээсээ сэрэх мэт түргэн ажээ. Тэдгээрийг дурдахдаа энэ айдлын зүйлс алс хол болж буй мэт ч юм уу, эсвэл жүжиг ший үзэж байгаа мэтээр үлдэж болохгүй. Хэрвээ тэнд төрхүүл хэрхэн дороодох, мөн хой төрөлдөө магадтай тэнд төрөх хэмээхийг бясалгах нь анс ихтэй. Үлгэрлвээс хааны цааз хуулиар цаазын ял авсан ялтанг цаазлах гүйцэтгэлийг үзэгч байснаа төд удалгүй үзэгчдийн суудлаасаа өөрөө баригдаж урдын ялтан шиг шийтгэл хүлээх болно. Түүнчлэн өдий төдий амьтад муу заяа химээгчд зөөрлөшгүй зовлон амсаж байгаа. Түүнийг бид бүхэн ярахчин хонь гаргаж байгаа мэтээр үзэж байснаа гинэт муу заяанд өөрсдөө унаад хонь болмоо. Тэгтэл ярахчин бэр бидний өвчүүнд хурц хутга дүрх тэргүүтэн зовлон элтэд амсах болно хэмээн айн жигээрэмших хэрэгтэй. Ялж төгс нөхцөн бээр хэлэхдээ ирээдүй цагт миний шарвааг нугууд элс нурах мэт муу заяанд бөөнөөрөө унцгаах болно хэмээн биднийг лүндгэнсэн болоо. Бид бүхэн халил газар шидүүлэх ял шийтгэл авсан мөртөө өндөр хадны ирмэг дээр хээв нэгхэн амрах мэт. Энэ нь бид бүхэн түүнийг эс мэдвээс архаад мэт санаа амар байгаа нь муу заяанд унахын ёр буйзаа. Ер нь бид нар эргүүлж харуулан хүүдийнд наалтсан цөөхөн элс мэт аашлах ажээ. Муу заяаны гашуун зовлонг дадууснаар магад гархуйн сэтгэлийг төрүүлдэг. Бид мэднэ ядан бурхтын бясалгалыг үйлдэснээр муу заяаны зовлонг дадуулах аваас дээр болоо. Муу заяаны зовлонг дадуулах хэмээж нь Монголживуугийн эгчийн хоёр хүүг гунгаавууд ном заалгахаар шавь оруулсанд тэр хоёр номоо үзэхгүй байсанд гунгаавуу бээр тэр хоёрт тамийн зовлон үзүүлсэн тул хоёр хүү өөрийн ирэхгүй магад гархуйн сэтгэлийг төрүүлсэн мэтээр үйлдэх хэрэгтэй болжээ. Чингээд Повонха гэгэнбэр дунд зэрэг дэлгэрүүлэн номлосон агаад бодиттой үйл ажиллагааг товчлон хурааж номлосон билээ.